Сайн байцгаана уу? Өнөөдөр бид бүхэн Оросын нэгшний зохиолын нэг болох Игрийн орооны туужийг өөр өөрийн өнцгөр ярилцах болно. Ингээд манай багийн эхний гишүүн Ариун Заяа та бүхэнд зохиолын товч агуулгыг ярьж өгнө. Би танаар товч агуулгын талаар ярьж өгье. Игор Ван цэргээд агуулan полоочтой дайтахаар явж байтал гинет нар хэрчсэнд ихэд зэжгэлсэн боловч зочноосоо буцахгүй байхаар шийдэн явхад дүүн хүртэл дэмждээг дон мөрөнд тэднийг половчууд хотож байгаад үүрээр гинет довтолсныг Игор Ван цэргүүдтэйгээ хамт Ницаанд дарж половчуудын дайралтад дахин өртөж нутгаас хол дайсанд бүслэгдэн Орос цэргүүд эцсээ хүртэл тулд нь ялагдаж Игор Ван дүүгийн хамт оллогдоог. Оросын олон ноёд Игорийн төлөө урайлга гаргана. Игор үнэнч дагуултайгаа хамт оргон зайлж нутагтаа очино. Ингээд тууж минь төгсдөг. Одоо манай багийн гишүүн Гантулга та бүхэнд тухайн үеийн Орос нийгмийг хэрхэн төсөөлж унснаа ярьж өгнө. Тухайн үеийн Орос орн нь байгаль ихтэй хөөн холбоотой дайчин нэрмгийн гэр бүлийн үнэт зүйлтэй соёлоо хүндэлдэг байсан. Энэхүү зохиолыг уншихад чамд Игор Вангийн тухай ямар ойлголт төрсөн бэ? Мөн түүнд сул тал байсан уу? Игор нь болохоор нэр төртэй удирдагч нэгэн байсан. Тэгээд түүнд удирдагч хүнийх нь хувьд эх оронч санаа тэгээд ухаантай зоригтой нэгэн байсан. Тэгээд мэдээж түүнд давуу болон сул тал бий. Тэгээд давуу тал гэх юм бол тэрээр бусдыгаа удирдах манлайлах тийм чадвартай. Сул тал нь гэвэл тэр хит яарч шийдвэрээ гаргадаг, өөртөө хэтэрхий гэсэн тийм бардам хүн байсан. Одоо бат ирээдүйд та бүхэн зохиол байгалийн талаар хэрхэн гардаг талаар ярьж өгнө. Игрийн орон тушд байгаль эхийн анхааруулга дохио маш их тод гардаг. Половчуудтай байлахаар явхад нар хэртэж сануулга өгсөн боловч Игор үнийг үл ойшоо нөхцөл байдлыг илүү хүндрүүлж хүч тутмал болсон гих мэд гарцтай үйл явдлууд тохиодог. Үүнээс харахад байгаль эхийн дохио тухайн үеийн хүмүүсийн амьдралын чухал хэсэг байсан. Энэхүү зохиол нь бид бүхэнд ямар сургамж өгөхийг зорддог вэ? Игор тууж нь ив нийтэлтэй байснаар ямар ч саад бэрхшээлийг давж чадна гэдгийг Игор Вангаар харуулсан байдаг. Игор Ван бардам зан яаруу шийдвэр гаргад байгалийн үйл дохиог үл томсорлон половчуудтай дайн хийж эхний дайн дээр бол ялалт байгуулсан. Дараагийнхдээр нь өөрөө олслогдсон дууснаар энэхүү тууж маань өнгөрснөөсөө жишээ авна ирээдүгээ чиглүүлж олно гэдгийг тууж дээр бол харуулсан байдаг. Ингээд бид бүхэн өөр өөрийн үзэл бодлоо тайлбарлан ярилцж дуслаа. Бид бүхний подкаст та бүхэнд энэхүү зохиолыг ойлгоход тус болсон гэдэгт итгэж байна. Баярлалаа.